Дэлхийн шилдэг нар хосолсон эрчим хүч хадгалах ухаалаг систем Монгол. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийнхаа бизнес аяллаар манай Пүрхүү инженер, Бямба инженер бид гурав Аз намханлан хамгийн том нарны үзэсгэлэн болох СНЭГ үзэсгэлэн дээр ирээд ингээ 2 дахь өдрөө өнгөрүүлж байна. За тэгээ манай компанийн хувьд бол сэргээгт эрчим хүчтэй дундаа нарны эрчим хүчний чиглэлд бол компанийнхаа үндсэн үйл ажиллагаа өргөжүүлсэн. Энэ чиглэлд манай үндсэн гол түнш болох Sig Energy компанийнхаа бүүтэн дээр бид нар ингээд ирээд танилцуулъя гэж бодлоо. За Sig Energy-ийн манай хувьд бол яг энэ голлох үндсэн олон танигдсан бүтээгдэхүүн нь бол энэ Cygen Store буюу 5-in-1 Home Energy Solution гэж байгаа. Яг нэг юм багцад 5 бүрэлдэхүүн хэсэг багтсан. За энэ бол салбартаа байхгүй патентлэгдсэн технологитой шийдэл байгаа. За манай хуудсыг дагдаг ер нь бол өмнөх контентуудад танилцсан хүмүүс бол бас мэдж байгаа бах. Cygen Store гэдэг инвертер, батарей, за эдгээр бүх зүйлүүд нь бол хоорондоо ингэж угсагдаж суурилдаг. За мөн дээрээс нь тогтмол гүйдлийн цахилгаан автомашин сэргэглэгч. Энэ бүх шийдлүүд нь яг нэг юм богсорсон стак буюу нэг юм цогц системд бүгд орсон байдаг. За энэ хэсгийг бол ингэж харуулсан байна. За өмнө Sig Energy-ээс бидэртээ бас мэдээлэл хуваалцж ирсний дагуу анх 2 сард энэ бүтээгдэхүүн шинээр гарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд яг энэ үзэсгэлэнгээр энэ цоошин бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж байгаа юм байна. За энэ маань юу гэхээр 5 кW-аас доош ч юм уу те. Тэгээд зардлын хувьд өрсөлдөхүйц, дээрэс нь батарей шаардлагагүй ч юм уу те. За бага эрчим хүчний зарцуулалтаа хэрэглээнд энэ микро инвертер суурилсан шийдэл маань маш гоё юм байна. За энэ маань яаж ажилладаг вэ гэхээр энэ маань болохоор 500 ваттаас 1 кВт-ийн хооронд байгаа инвертер байгаа. Микро инвертер. За энэ инвертерт болохоор максимумда 500 ваттын 2 панел холбогдно. Тэгэхээр жишээлбэл 3 кВт нэг суурил хийх гэж байгаа тохиолдолд бол энэс жишээлбэл 3 ширхэг тавиад за тэгээд 500 ваттын 6 ширхэг автанг 2-2-оор нь холбоод Wi-Fi mesh сүлжээгээр энэ тэр маань бүгдээрээ нэгдсэн нэг сүлжээнд холбогдоод яг синхроны ажиллаад эрчим хүчээ хангах боломжтой гэж. За миний хувьд оролцох гэж байгаа нэг гоё зүйл нь юу гэхээр үнийн хувьд нэлээд боломжийн болно. Эднээсээ бүгдийг яг Cygen Store, Cygen Stack дээр бидний хэрэгэлдэг гар утасны ухаалаг My Cygen гэдэг апп байгаа. Тэр аппаараа бүгдийг гоё удирдах боломжтой гэсэн. Тэгэхээр бүх статистик мэдээллүүд болон дээрээс хэмэл оюун дээр суурилсан удирдлын гормууд зэрэг бүх зүйлүүд нь бас яг энэ жижиг чигсэн биеэр багч бэлчээ том гэдэг шиг яг энэ системийг хэрэглэх бас боломжтой байгаамаа. Энэ жилийн сүүлээр яг энэ жижиг инверторуудад тохирсон бага багтаамжтай 3 кВт цаг, 4 кВт цаг орчмын багтаамжтай жижиг батарейнуудаас гарах юм байна. За би бол ерөнхийдөө энэ Sig Energy-ийн бүтээгдэхүүнүүдийг 4 ах トゥ гэж нэрлэдэг байгаа. 4 ах トゥ. За хамгийн бага балчир нь бол саяны микро инвертер байгаа. Хоёр дахь нь TP2 инвертер байна. Гурав дахь нь Cygen Store систем. Дөрөв дэх нь болохоор тэр Cygen Stack буюу үйлдвэрлэлийн Big Brother буюу том ах. Тэгж бол би ангилж байгаа. За энэ болохоор хоёр дахь ууган хүү бүтээгдэхүүн гэж хэлж болно. Яг Cygen Store-ыг бодох юм бол 3 кВт-аас 12 кВт хүртэл 220 болон 380-ийн хэрэглээнд тохирсон арай бага чадлын инвертерүүд байгаа. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд бол Cygen Store-д байдаг бүхий л функцүүд, чадамжууд нь энэхүү системд байгаа. Гэхдээ нэг зүйл нь яг дээд хязгаар буюу 12 кВт-ийн хүчин чадлаар нэг инвертер нь хязгаарлагдж байгаа. Cygen Store-ийн хувьд дээшгээ 30 кВт хүртэл байдаг. Нэг юм фул багцсандаа байдаг гэсэн. Мөн энэ системийг яг Cygen Store-тай адилхан олон тавьж өгөх боломжтой байдгаар бас давуу талтай. За энэ дээр мөн харагдаж байна. Үндсэн манай Cygen Store систем дээр хэрэгэлдэг угсардаг батарейнууд байгаа. За батарей бол 5 кВт цаг, 6 кВт цаг, 8 кВт цаг, 10 кВт цаг хүртэл байгаа. За энэ дөрвөн төрлийн батарейнаас хооронд нь Lego байдлаар угсраад дээрээс нь батарей контроллер буюу яг энэ хэсгийг толгоон хэсгийг дээр нь суулгаад энэ маань яг энэ TP2 инвертерлөгөө холбогдоод
бас мөн одоо хоршуулан ажиллах боломжтойгоор давуу талтай. Одоо эндээс ингээ харагдаж байгаа нэг гол зүйл нь тэгээ онцлог зүйл нь юу гэхээр Sig Energy-ийн бүтээгдэхүүнүүд хоорондоо бүгд одоо маш уян хатан байдлаар өргөх боломжтойгоор ашиглах боломжтой байдгаараа давуу талтай. Sig Energy үзэсгэлэнгийн павильоны яг энэ цахилгаан автомашины цэнгэлтийн шийдлийг харуулсан хэсэг ирсэн байна. Энэ хэсэг Silent Store-ын яг энэ full set-ийг бол зассан байна. За full set-ийг хийхэд инверторынхаа доор нийтдээ 6 ширхэг модулуудыг хийж болдог. Цахилгаан автомашин цэнгэлэгч модулыг хийх тохиолдолд 6-гийнх нь 5 нь болохоор батарей байдаг. Нэг ширхэг нь яг энэ тогтмол гүйдлийн DC charger бас орж ирдэг гэсэн. За ингээд нийтдээ 6 болж байгаа гэсэн. Хэрвээ цахилгаан автомашины цэнгэлэгчийн модулыг энд хийхгүй тохиолдолд яг нэг full setтэй 6 батарейны одоо багцыг хийж болно. Ховс гүйдлийн цахилгаан автомашины цэнгэлэгчийн хувьд болохоор 7, 11, 22 кВт-уудын сонголттой байна. За Sig Energy-гийн 4 ах トゥ угийн одоо хамгийн том ах буюу хамгийн хүчирхэг одоо систем болох одоо энэ C&I гэж Commercial and Industrial Solution буюу худалдаа үйлчлэгээний болон одоо үйлдвэрлэлийн барилга байгууламжийн эрчим хүчний цогц систем байгаа. Одоо яг энэ шийдэлээр ингээд доторхын ухаад ярих юм бол бас нэлээд олон юм байгаа. Гэтэ яг эндээс би зүгээр ерөнхийдөө одоо тайлбарлахад одоо яг Silent Store буюу гэр офистэй Silent Store чинь бас нэлээд хүчирхэг систем шүү дээ. Одоо 1.2 мегаватт 2.4 мегаватт цаг хүртэл одоо өргөтгөж хийх боломжтой систем. Гэхдээ үүнээс дээш одоо хэрэглээний томоохон одоо үйл ажиллагаанд тохиромжтой шийдэл нь бол одоо энэ Silent Stack буюу энэ C&I Solution гэж нэрлэж байгаа энэ шийдэл байгаа. Sig Energy-гийн системийг одоо танилцуулж байгаа үед бол орхиж болохгүй маш нэг чухал зүйл нь юу байгаа вэ гэхээр том жижиг одоо хэмжээнээс хамаарахгүйгээр одоо энэ системүүдийн хийдэг нэг гол функц нь юу байгаа вэ гэхээр ерөөсөө төвийн шугам болон батарейн систем рүүгээ шилжилт нь одоо 0 миллисекунд байдаг. Энэ бол бас салбартаа байхгүй одоо ийм функц байгаа гэсэн. Ерөөсөө ямар ч тасалбал байхгүй. Ингэснээрээ бол одоо тухайн одоо барилга байгууламжид байгаа одоо нарийн тоног төхөөрөмжүүдийг бол эрсдлээс бол бүрэн хамгаалдаг. Ер нь бол яг UPS-ийн зарчмаар ажилладаг гэж бас ойлгож болно гэсэн. Цаг оройн 5:45 болж байна. Үзэсгэлэн маань ч тарж байна. Тэгэхээр өнөөдрийнхөө контентыг ингээд өндөрлүүлье. Цаг гарган бидэнтэй хамт Sig Energy-гийн павильоноор зочилсонд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За тэгээд ам халсан юм ч одоо ярина штэ. Одоо ямар хэцүү үг сонгоч. Тайлбарласанчлан